Сайн байцгаана их үзэгчдээ та бүхэнд энэ өрийн амгалан айлтгая. Түүхэнд овчоо нэвтрүүлгийнхаа энэ удаагийн шинэ дугаарыг бид эхэлж байна. Бид энэ дугаартаа тухайн үеийн Монголын дотоодыг хамгаалах газраас Монгол улсын ардын засгийг устгахаар нууц хувилдаан зохион байгуулсан Очир Туван нарын хувилдааныг хэрхэн дасан зогсоосон тухайх нэгэн төвгийг та бүхэнд хүргэх болно. 1923 оны 1-р сард Хатанбаатар Магсаржав Жалханцгийн нарт нэгэн утга өвхий загтлэрж уул загталд би сүгнэгэр Баянголд зэрэг эсвүүч зэвсэг цуглуулж байна. Хойд зүгээс хүрээг байлдан урыг Хатанбаатар Жалханцгийн та хоёр нийст хүрээний дотоос зэвсэгт устгах гаргаж ардын засгийг хавсран устгаж богдыг хэмжээгүй эрхт хаанд өргөмжлөе гэсэн байжээ. Энэ үед Жалханц хотод Сумын Дэмдэн Базар Монгол улсын ардын засгийн ерөнхий сайдаар ардын Хатанбаатар Санагдоржийн Магсаржав цэргийн яамны сайдаар ажиллаж байлаа. За цэрэн Людопович Очиров 1919 онд бол Колчогийн зэрэгт алба хааж байсан. Тухайн цаг үеийн нөхцөл байдлаас болж Монгол улсад орж ирэхдээ гамин зэрэгт бол зэвсгээ хураалгасан. Улмаар өөртөө 100 хүнийг цэргээр элсүүлж олвол Алтан булгаас тодорхой тооны зэвсэг худалдан авч цэрэгтэй тараан Унгэрний цэрэгт элсэж орсон. Ангийнхөө ороход бол Унгэрийн түнд хурандаа цолоор шагнасан. Ардын усгал цэрэгт Унгэрний гол хүч буцаагдахж Очиров Манжурт оргон гарах замдаа унаа өсөхгүй болсон тул Баатар бангийн хошууны Сүгнэр хэмээх газар суугаа Сэцэн хаан аймгийн Дархан байсын хошууны лам Гочоогинд хүрч урд тэрэл хэмээх газар болсон Винтоп буу 27 Полимат буу 2-ыг мөн гочоод худалдан үн өмгийг нь хагас аваад 1922 оны хавар Манжурт оргон гарчээ. Буу зэвсгийг бол гочоолам нийслэл хүрээнд бол авиж ширхглэн зарсан. Хожим бол Очировыг Монголд орж ирэхэд бол 2 полимат бууг нь өгсөн байдаг. За энэхүү зэвсэг худалдаж авсан худалдсан хэрэгээр бол гочооламыг бол шүүх явдлын яамнаас баривчилж хорьсон. Очиров Манжурт оргон гараад цагаантны үлдгэл зэргүүдийг нэгтгэн Монгол улс тогтсон ардын засгийн эсрэг хүч хуралд болон тэмцэхээр санаархан загтал илгээсэн энэ байсан. Дээрх загтлыг цэрэн Людопович Очиров эсвүүлсэн тухай Зэдэн галтрын мэдүүлэгт Монгол газар нэвтрэн орж цагааны анги цэрэг байгуулгыг хэмээн Очировын бие Тувановын биеэр захиа бичүүлж химээснээр уг загтыг үйлдсэн эзэн цэрэн Жигжидович Туванов болж байна. Цэрэн Жигжидович Туванов 1920 оны цон Монголд хэдэн хүний хамтар Харьхрын аймаг газар Эрдэнэ чулуу малтахаар ирж тэндээ 9 сар хүртэл байж байгаад нийслэл өрөөс дор чимээх хүний хамтар хүнс бэлгээр явах замд Бороо өнгөрний тагнуулын зэрэгт баригдаад Баруун Баян хэмээх өнгөрний штабт хөрөгдөн очиход нь бол Найдан хаан Цэвэн дөрвөн хоёр бол батламжлан авч бол Бороо өнгөрний зэрэгт ажиллуулсан. Туванов бол Бороо өнгөрний зэрэгт байхдаа бол Сомон тусгай ангийн гаргаар ажиллаж байсан. Бороо өнгөрн фон Штэрнберг тэрээр Балдорчмын Герман угсааны хүн бөгөөд хаан Торсын генерал 1920 оны 10 дугаар сард Ононголын сав Гэлбэр харуулын нутгаар Оросын цагаан цэрэг 150-аас 200 хүнтэй Монгол Бурятын, Татарын, Атман Аниковын гэсэн 3 морьт хороо Полиматын команд бүхий дагуурын морьт отряд ба бүрэн бус 3 батарей буюу нийт 800 цэрэг бүхий Азийн морин дивизийн авч Монголд орж иржээ. Монгол ноёдын цэрэгтэй хүч хөвсөрсөн Бороо өнгөрн нийт түрийг эзлэн авч олдноо өргөцсөний 11-р оны цагаан сарын 15-нд буюу 1921 оны 2-р сарын 21-нд богдыг дахин хаан ширээн залж Монголын автономийг сэргээсэн байна. Монгол ардын журам цэрэг зөвлөлтийн улаан цэргийн хамтарсан хүчин зохигдож 1921 оны 8-р сарын 22-нд Монголын Сомдын өмд баригдан Улаан Оросын Шитикний цэрэг тушаагдсанаар Бороо өнгөрний Монгол дахь үйл ажиллагаа төгсгөл болжээ. Это хөврөмдөж. Завара ажилтны хүний нуруунд сүүлчийн удаа суугч нэмдэ.
бол бороо өнгөрний гол хүч боцогдоход бол Туванов Найдван ангийн цэрэгтэй болол нийлж Хайлар хот руу бол оргосон. За ингэж орох замд бол Монгол улсын нутагт бол олон удаагийн аллаг, дээрэм тонуулыг бол хийж байсан. 1922 онд Очиров Тувановт манжуур цууж байгаагаа тодорхойлсон захидал бичсэн төдийгүй Оросын байгаль мужийн газар цагаан цэргийн анги нээж хурлуулахаар цэгж буугаа илтгэн улмаар уулзгаар ирэхийг санал болгожээ. За энэ үед бол Туванов бол Хайлар хотод бол бие эмчилүүлэхээр ирсэн тохиолдсон. Туванов бол энэхүү захидлыг аваад бол манжуурыг зорьсон. За энэ хоёр бол манжуурд уулзаад байх үед бол урд нь бороо өнгөрний цэрэгт хамт байлдж ирсэн цэдэн халтартай таарсан. За цэдэн халтар бол Монгол улсын нутгаас бол манжуурт бол бараа худалдан авахар ирсэн хэмээн хэлсэн байдаг. За энэхүү үүний дараагаар бол Туванов Очиров нарт бол Монгол улсд бол засгийн эрхийг бол Монгол бүрээд хүмүүс авсан. Бодоог бол цаазаар авъяцсан гэж хэлсэн байдаг. 1922 онд Бүх зэргийн зөвлөлийн дэргэд дотоодыг хамгаалах газрыг зохион байгуулсан байна. Үүнээс өмнө хоёр бүлэг нь нэгдснээс хойш Монголын хувьсгалчдын зүгээс гадаадын дайснуудын эсрэг тагнуудын ажиллагааг өөрсдийн хүрээнд явуулж ирсэн гэсэн мэдээ зэнг өнөөгийн бидэнд уламжлагдсан иржээ. Очиров Туванов нар бол хөхнөр орчимд бол байрлж буй Монгол ардын намын цэрэгт бол очиж ухуулга хийх мөн цагаан цэрэгт бол асар майхан худалдаж авахаар бол Монгол улсын нутагт нэвтрэн орж ирсэн байдаг. За ингээд орж ирснийхаа дараа бол хөхнөр нуурын цэрэгт бол таних хөнгөө холбоо ярих боломжгүй учраас бол Монгол улсын нутгийн гүнд орж цагаан цэргийг бол цагаан цэрэг болоод борээдуудыг бол нэгтгэхийг зорьсон. За ингэж зорихдоо бол Жалхан цуцагт Хатанбаатар нар болон Хөхнурын цэрэгт бол захидал илгээсэн. Гэвч Хөхнурын цэргээс бол захидлыг авмагцаа бол довтлон Тувановыг бол баривчилсан байдаг. Туванов ардын цэрэгт баригдсанаар Очиров Монгол улс дахь борээдуудыг нэгтгэн цагаан цэргийн анги байгуулах тухай ирмэлзэн цагаан цэргийн анги байгуулахад нийслэл төрийн дэх борээдууд ихийг дэмжлэг болно хэмээн найджээ. Дотоодыг хамгаалах газараас бол Тувановыг баривчлан байцаасны үүднээс бол нийслэл хүрээнд хэд хэдэн борээд болон лам нарын нэрийг бол хэлүүлж чадсан. За энэхүү борээдууд лам нарыг бол байцаасны үүдэнд тэдгээрээс мэдүүлсэн бол Очиров Тувановыг баригдсан. За ардын цэрэгтэй хүч тулалсан байлснаас бол айн сандарч бол лам болон борээд лам болон суугаа хэмээн мэдүүлсэн байдаг. Дээрх мэдүүлэгс үндэстэн дотоодыг хамгаалах газраас Очировыг илрүүлэх ажиллагааг шуурхаа явуулж эхэлсэн байна. Энэхүү ажиллагааны хүрээнд Очировтой хуучны харилцаа бүхий нийслэл хүрээнд нэр бүхий борээдууд лам нарыг барьжсан байна. Энэ нь Очировыг нийслэл хүрээнд орж ирэн борээдуудтай харилцаа холбоо тогтоох бослог хөдөлгөөн гаргахаас урьдчилан сэргээсэн явдал байв. За улмаар дотоодыг хамгаалах газар нь бол Очиров Монгол улс хүрээнд орж ирэхээр бол лам ховц сүмсэн өөрийгөө лувсан хэмээн нэрлэж явж байна гэсэн мэдээллийг авсан. За энэхүү мэдээллийг авсны дараа бол дотоодыг хамгаалах газараас Очировыг бол хүрээнд оруулж ирэхгүйгээр баривчлах хар арга хэмжээ зохиож эхэлсэн. За ингэж явсны дараа бол ингэж арга хэмжээ зохиож эхэлсэн. Улмаар дотоодыг хамгаалах газараас Очиров нийслэл хүрээ орохын тулд лам ховц өмсөн өөрийгөө борээдлавсан хэмээн халахвчлан нийслэл хүрээний очиж богд хаантай мөргөн хэмээн Баянгол сүгнэгэр орчим нутаглаж байсан Монгол самдан гэгчинд морин амнах нэрийдлэр сууж байгаа тухай мэдээлэл авчээ. Ингэж сууж байхад бол дотоодыг хамгаалах газрын дарга Балтанд орж дамдын зэрэг хүмүүс тодорхой тооны цэргүүдтэй цэргээс ардын цэргээс оргосон хэмээн халахвчлан бол очсон Монгол самдангийн очсон байдаг. За ингэж очихдоо бол мөн Жалхан цуцагт Хатанбаатар нарын бол захидлыг хичээх хуурамчаар үлдэж айцсан гэж үздэг. За Балтанд орж Очиров хоёр бол
ярилцсан байдаг. Ингэж ярилцахад бол ардын төрийг устгах тухай ярилцахад очироо бол ардын төрийг устгахаар цэрэг хоролдуулж хурал нийхэд бол тодорхой тооны итгэлтэй хүмүүсийг бол авчирч дуудан ирүүлж болох юм гэж хүмүүсийн нэрийг цохон дурдсан байдаг. За энэ хүмүүс нь бол дээр баригдсан бол бурятууд лам нар бол болж таарсан. Дотоодыг хамгаалах газрын дарга Балдан Доржийн зохион байгуулсан арга хэмжээ нийслэлээр орохоор явж байсан Очировыг Сүгнэгэр Баянгол орчим гиндүүлэн баримтлаар дуусгар олжээ. Цэрэг ДДП-ч Очировын хувьд цагаан Орсын цэргийн хурандаас олтой хүн байсан. 1876 онд Хаан Торсын Байгалийн мужийн Троцкосовскийн хөдөлт төрсөн. Тэрээр 1919 онд цагаан цэгийн адмирал Галчигын цэрэгт элсэж цагаан цэрэгт албаах болсон. Дараа нь хоргоны тэргүүлэгч болж улмаар Цэрэн Жигжид баш Тувановын хамт Монголын ардын засгийг устгах нөөцүүдээр зохион байгуулсны учир Монгол улсын шүүхийн тусгай комиссийн шийдвэрээр заазар авах ял авч 1923 оны 9-р сарын 9-ний үрээр 4 цагт ялыг гүйцэтгсэн байдаг. Очироо Туван нарын хэргийг таслан шийдэх комиссар бол шүүхийн явдлын яамны сайд дорж цогт тодомжив. За дотоодыг хамгаалах газраас нарийн бичгийн дарга дорж холом нарыг бол томилсон байдаг. За тэр хоёрын хэрэгт бол нууц тагнуулаар явж улс төрийн мэдээлэл цуглуулсан, Монгол болон зөвлөлтийн ард түмний эсрэг хүчлэн байлдсан гэх зэрэг бол ялыг бол төлөвлөн таслан шийдэхээр болсон. За ингэж энэ хоёрыг таслан шийдэхэд бол Цэдэн Халтар, Гочоо гэх мэт бол нэр бүхий бурятууд бас цуг таслан шийдэгдсэн байдаг. За Цэдэн Халтарын хувьд бол энэхүү хэрэг таслан шийдэгдэх нь бол нутаг газар заан цөлөхөөр таслан шийдсэн. За энэ юуны учир хэмээвс бол Тооновын өврөөс олдсон бол тэмдэглэлийн дэвтрээс шалтгаалж таслан шийдэхэр болсон. За энэ нь бол Бүснуур Гурван Баян орчмын Монгол ардын цэргийн тоог бол Цэдэн Халтараас сонсож тэмдэглэв хэмээн бичсэн тэмдэглэлээс үүдсэн. За энэ тэмдэглэл нь бол яг тухайн үед байсан цэргийн тоо зэрэг зэвсгийн тоо нь бол яг тулж байснаас цэргийн нууц задлсан хэмээн бол хэрэгээр таслан шийдсэн. За гэвч бол Цэдэн Халтарыг сүүлд бол суллагдсан байж болзошгүй байдаг. Цэдэн Халтар нь бол дотоодыг хамгаалах газраас Очироо Туван нарыг бол оруулж ирэхээр явуулсан нууц тагнуул гэж бол судлаачид үзэж байгаа. Дашийн Балдан Дорж тэрээр 1884 онд Түшээд хан аймгийн Хараагийн хар гэдэг газар төрсөн ардын хувьсгалын партизан. 1921-с 1922 онд 1-р морин бригадын дарга, 1922-оос 1923 онд дотоодыг хамгаалах газрын анхны даргаар томилогдсон ажиллаж байв. Дотоодыг хамгаалах газрыг байгуулах бэлтгэл, түүнийг ажиллах дүрм журам гаргах, үйл ажиллагааг бэхжүүлэх зэрэгт хүчин зүтгэж явсан ухаалаг, үнэт шудрах хүн байв. Дээрэмчин Дамбижанцсан зэвсэгт бүлгийг устгах ажлыг өөрийн биеэр удирдан зохион байгуулсан. 1937 онд төрийн хэлсгэрт баривчлагдсан, ялын дээд хэмжээгээр шийтгүүлсэн ч 1967 онд цагаатгагдсан юм. Очироо Туван нарын хэргийг талсан шийдэх тусгай комиссар дотоод явдлын яам, шүүх явдлын яамны зөвлөх төсмөл цогт бодомжив, эрхэлсэн төсмөл төр тогтоох, дотоодыг хамгаалах газрын нарийн бичгийн дарга Дорж холом нарыг томилжээ. За тэр хоёрын хэрэгт бол нууц тагнуулаар явж улс төрийн мэдээлэл цуглуулсан, Монгол болон зөвлөлтийн ард түмний эсрэг хүчлэн байлдсан гэх зэрэг бол ялыг бол төлөвлөн талсан шийдэхээр болсон. Цэрэн Жигжид Тувч Туванов Хаан Торс улсын Байгалийн мужийн Троцкосовскийн жүгтөд төрсөн 1920 онд Монгол газар анх хөл тавьсан байдаг. Тэрээр 1920 оны өвөл Борооны цэргийн тагнуудын албаныханд баригдаж
Баруун баянд байсан борооны цэргийн штаб түрэгдснээр цагаан зэрэгт алба хаах болсон. Хожим нь Монгол улсын ардын засгийн газрыг устгах нууц хуулианыг очир хөвтэй хамтран зохион байгуулж үйлдсэний учир 1923 оны 9-р сард Монгол улсын шүүхийн тусгай комиссийн шийдвэрээр цаазаар явахын ядаг авч 1923 оны 9-р сарын 9-ний өглөө өөрөө 4 цагт очирын хамт цааздагдсан. Энэ хоёрыг таслан шийдэхэд бол цэдэн халтар, гочоо гэх мэт бол нэр бүхий бүрээдүүд бас цуг таслан шийдэгдсэн байдаг. За цэдэн халтарын хувьд бол энэхүү хэрэг таслан шийдэгдэх нь бол нутаг газар заан цөлөхөөр таслан шийдсэн. За энэ юуны учир хэмээс бол Тооновын өврөөс олдсон бол тэмдэглэлийн дэвтрээс шалтгаалж таслан шийдэхэр болсон. За энэ нь бол Бүснуур Гурван баян орчмын Монгол ардын цэргийн тоог бол цэдэн халтраас сонсож тэмдэглэв хэмээн бичсэн тэмдэглэлээс үүдсэн. За энэ тэмдэглэл нь бол яг тухайн үед байсан цэргийн тоо зэрэг зэвсгүүдийн тоо нь бол яг тулж байснаас цэргийн нууц задлсан хэмээн бол хэрэгээр таслан шийдсэн. Лам гочоог тус хөмсөс 3 жил гямтанд хорих нэр бүхий 8 бариадыг 10 жил Монгол Улсын нутагт орж ирхгүйгээр хөөн гарах тогтоолыг гаргасан байна. 1922-1923 оны хооронд шин дотн байгуулагдсан ардын төрийг цагаан цэргийн нэгтгэн устгах хэмээсэн Унгарын цэргийн хорондоо Очиров, Унгарын төвд Монгол цэргийн хорооны ерөнхий дарга Тоонов нарын гэмт хэргийг талсан зогсоохоор дотоодыг хамгаалахаас тусгай арга хэмжээг чадварлаг зохион байгуулжээ. Дотоодыг хамгаалах газар нь анхлан байгуулагдсан тэр цаг үеэс улс орныхоо тусгай тогтнол бүрэн бүтэн байдлыг авран хамгаалах энэ ажил үйлсэд өөрсдийн хүч зорилго бүхэл ухамсараар дайждан ажилласан байдаг. Энэ байгууллагын анхлан байгуулагдсан цагаас авч хэрэгжүүлсэн арга хэмжээнүүд тухайн үеийн Монгол улсын төрийн тусгаар тогтнол аюулгүй байдалд замд хийсэн гадны нөлөө болон дотоодын хүчний эсэргүү үйл ажиллагааг тассан зогсоогч чиглэгдэж байсан. Үүний нэг нь өнөөдрийн бидний энд өгүүлэн буй Очиров Тоонов нарын ардын засгийг устгасан хувилдааныг илрүүлэн буцаахж тассан зогсоосон энэ үйл ажиллагаа байсан. Энэ бүхэн дээрээс эргээд харах юм бол тухайн үеийн дотоодыг хамгаалах газрын энэ үйл ажиллагаанууд дараагийн үе үеийн бие бүрэлдэхүүнүүд улсыг аюулгүй хамгаалах байгууллагын ажилчдын туршлага болж хуримтлагдан цаашдаа Монгол улсын дотоодыг хамгаалах байгууллага буюу улсыг аюулгүй хамгаалах энэ л байгууллагын үйл ажиллагааг илүү эрчтэй, илүү чадварлаг, илүү мэрэгжлийн болж төлөвшөлт нь чухал төлөө үзүүлсэн сайн талтай юм аа. Ийхүү Монгол улсын дотоодыг хамгаалах газар анхлан байгуулагдсан цагаас эх орныхоо аюулгүй байдлын соргог мананд зүрх сэтгэлээсээ ордож явсан ийм нэгэн түүхээр өнөөдрийн нэвтрүүлгийг өндөрлөж байна. Дараагийн нэвтрүүлгээр дахин уулзлаа. Түр баяртай.